Дэлхийн монголчуудын MTL радио 88-ны урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дахь студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 4 дугаар сарын 23-ны лав гарагийн дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар мөццгийн төвшин баярнаар баярлаж байна. За дахин орой минь түргээ. За орой минь түргээ. За нэвтрүүлгийн хамтраалагчаар амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэцэнд аз жаргал бэлэглэн гэсэн уриатаагаар за мөн таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар Nomi Unity банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлнэ. Шуугуулад өг. За шуугуулад өгье. За энэ миний эхний мэдээ бол өстой нэрээ одоо зүүдэнд ч оромгүй явдал гэдэг шиг юм байна. За манай энэ итгэгчүүд алан гэдэг ийм мэдээ өргөнэ. Алан юу. За энэ мэдээлэл нь шүү дээ уг нь өчтөр цацагдсан. Тэгээд нэг ийм хангалттай мэдээлэл нь байхгүй жоохон дутмаг шүүрхий дүү байгаад байсан учраас эхний байдлаар цацагдаагүй байсан мэдээллийг өнөөдөр ингээд нэлээд баттай болохоор та бүхэндээ хүргэж шүү. За Энэтхгийн Кота гэдэг хотод эмч мэрэгчлэтнүүд хариуцлага алдаж огт өөр хүнд төлөвлөгөөт мессежлбэр хийсэн балмад хэрэг гарсан. Ийхүүдий нөгөө нэг хорхоо эзэн шүтэн авах гэж байгаад эрүүл шүтэн автагтай адилхан болсон байх шүү. Наад чи бүр юу ч шүү. Наад чи нь бол хажууд нь өстэй Мики Маус шүү. Үйл явдлыг нэрж өгье. 4-р сарын 12-ны өдөр Кота хотын их сургуулийн эмнэлэг дээр гэмтэл авсан хүүгээ өндөр настай аав нь хүргэж ирж л дээ. За Маниш гэдэг хүн өмнөх өдөр Ослоос болж хөлөө гэмтээс учраас төлөвлөгөөт мессежлэлд орохоор товлсон хугацаанд иржээ. Харин аав нь болох Жагдишгүй хүүгээ дэвшиж тулаад эмнэлэг дээр хүргэж өгөхгүй да ууг нь өөр чи аав нь оруулсан юм уу? Стовины эмнэлэгчээр алан. Хүүч мессежлэлтээ ордгоор орсон. Хүү бол мессежлэлтээ ордгоор орсон. Харин аав нь хөөрхий үүдэнд нь хүлээгээд үлджээ. За Аав нь зайлвал нас өндөр хүн байгаа юм л та. Тэгээд дээр нь нүүрэнд нь даталт өгчихсөн, ярианы чадвараа нэлээд алдчихсан ийм хөгшин байсан юм байна л да. За Тэгсэн чинь эмч нар аавыг нь өөр өвчтөнтэй андуураад мессежлийн өрөөрөө авч ороод мессежлбэр хийчихсэн байвал яг уу. яна тэ юуны мессежлбэр хийчвэ? За байж. Ёо. Гол нь аавтай нь яг адил нэртэй буюу Жагдиш гэдэг диализын эмчилгээнд ордог хүн гарын судсаа холбуулах ч юм уу нэг тийм мессежлбэр хийх ёстой байж л дээ. Совлогч Жагдиш гэж дуудангууд нь өнөөх аав нь зайлвал гараа өргөсөн л байгаа юм л та. Нөгөө нэр нэгтийн техник. Совлогч тэр эмч тэр биеийн байцаалд харалгүй өвчтөн мессежлбэрт зориулсан эмнэлгийн хувцас өмсөөгөө байгаа гэж үл харгалзан гарыг нь зүсэж мессежлбэраа эхэлжээ. Аз болж хүүгийн эмчилжсэн эмч нар орж ирж Жагдиш гойг таниснаар мессежлбэрийг зогсоосон. Гарынхын шархыг харин битүүлэн ойсон гэж байгаа. Тэд юм хийгээгүй. Ер нь задлалсан. Ийхүүдий. Хийцэн бүр болгож яахгүй. Нөгөө аав нь хөөрхий гараа бооцсон зогсохгүй болгосон зогсож байна. Мэдээж энэ хэрэг энэтхэг байтугай гадны орнуудаар сэвэгдэж байгаа. Хэргийг шалгах 3 хүнтэй зөвлөл гарсан мэдээллийг Times of India гэдэг газраас бол мэдээлсэн байлээ. За энэ бол арай дэмдэж байгаа юм. За би зүгээр энэтхэгчүүдийг ингээд нэг новшинтэй ингээд эн тэнд зөвшөөрлгүйгээр эмнэлэг байгуулаад тэнцэнэ хүн мессежл хийж мийгээд ингээд ингэсэн байсныг бол ойлгосон. Энэ бол албан ёсны эмнэлэг шүү дээ. Тийш дээ. Албан ёсны эмнэлэг. Албан ёсны эмнэлэг дээр хөөрхөн амт мө өвгөнийг зүг зүгээр байж хат наваач гарыг нь задлж хайчаад харин ашгүй тэр хүүдэн мессежл хийсэн хүмүүс юун сүрхий ирсэн. Тэгээгүй бол тэнд чинь нэг юм залгаа хийчихсэн. Гэхдээ тэгээ өвөө одоо өөрөө хүй намайг яах чаа их чаа гэж хэл ярианы хөгжил муутай. Нүүрэн саачсан тийм өвгөн хүүгээл нэг юм эмнэлэг бараад болчих гээд дүш тулаад нэг юм баруун гар нь болоод ирсэн байхгүй юу. Тэгээ суужсэн Жагдиш гингүүд би гэж гараа аваач гараа наглаа гэсэн. Өстө бүтэхгүй. Энэ манай энэ итгэгчүүд нэр үнэндээ солиоруулна. За сэтгэлдлүүд нь энэ итгэхээс ёстой гарахгүй юм гэж алгаа. Эрүүл хүнийг аваачид гарыг нь зүсэж л байдаг. Энэ итгэхийн тухай уншихаар л үлгэр домог уншиж байгаа юм шиг л санагдах юм даа. Нэрнгээсээ л Жагдихээс. Йоо. Нөө түлж одоо яац бодол гэж бодогддог бол та. За эмнэлэгт мөрдөх ёстой ариун цэврийн стандарт гэж алгуу. Хүлээлгийн өрөөнөөс хүн дуудаад шууд гарыг нь зүсчихэж байгаа юм уу? Аймаар юм бэ гинэ.
Аав нь хүүдээ хань болох гэж очсон биш гэмтэх төгчөөж нөгөө жагдиш нь тэгээд хаана байсан болж таарч байна гинэ. Нөгөө жагдиш бас нэг ойрхондоо сууж байгаа шүү дээ чаавас. Хүлээгээл тийм үстэй бас нэг жоохон айц төгшүүртэй сууж идэв. Тэгсэн чинь нөгөө өвгөн жагдиш шиг барьж байгаа гарын хаглаа ийцсэн. Өстө бүтэхгүй нэ. Энэ манай энэ тэгчүүд нэр чинь галан. За. За миний өргөх мэдээ штэ. Ёстой нэрээ үнэхээр нэг амьд явах нөгөө усуу хувь тавилантай охины тухай ярьж өгч जैन заяа. За. Хятадын хойд нутгийн Таншан хотод 9 настай охин тохиолдсон нэг явдал сошиал медиа даяар шууган болж байна. Жинхэнэ эд шид гэмээр энэ үйл явдал барууны хэвлэлүүдээр хүртэл цацагдж байна. За, Бээжин Ньюсийн мэдээлснээр бол энэ хэрэг явдал 3 дугаар сарын 27-ны өдөр болсон. За, 9 настай охин өрөөндөө ганцаараа байх үедээ халууцаад тэгээд цонхоо нээхээр шийдсэн юм байна л да. За, харамсалтай нь охин цонх нээх үедээ хөл алдаад доошоогоо 18 давхар унаа заяа. 7 дахь давхрын илүү гарсан таазан дээр нууцсан. Ер нь бол 25 давхраас унсан гэсэн үг. Яана тэгээд тэр чинь бол одоо ингээд унсан газараас доош 17 давхрын доотлолт очиод нэг юм дээр тогтсон. 18 давхар унаад. За 18 давхар унаад. Унаад тэгээд 7 дахь давхрын юу юм давцсан шиг юм дээр ингээд унтсан заяа. За. Илүү гарсан тааз ч гэдэм үү, тавцсан ч гэдэм үү. За энэ хэрэг болох үеэр ээж нь бол ажил дээрээ аав нь гэртээ байсан. Тэгвэл аав нь охиноо унсан гэдгийг ч мэдэхгүй заяа. Ээжд нь охин өрөөндөө даалгавар яаж байгаа гэснээ хүү охин алга болчлоо гэдээ ээж рүү залгасан ба. За аав нь цонхоор ингээд доошоогоо ингээд юмыг ажидгүй харсан чи доор нь бол хүн харагдаагүй. Охиноо хаагаад олохгүй бөөн түргэн авч байсан чинь байрных нь менежер залгаад охин нь 7 давхрын дээвэр дээр унсан байгааг хэлсэн ба. За гайхамшиг нэггээр бол ийм нэг тагт шиг юм гарч ирсэн тэрэн дээр л болчихсон шүү дээ. Хамгийн гайхамшигтай нь унсныхаа дараа охин босч ирээд хит алхаад дахиад унсан газараасаа холдоод унсан учраас цонхоор харсан аавда харагдаагүй юм байна л да. Охиныг олоход сурагчийн дөрөв төвцтэйгээ байсан төдийгүй ам чихнээс нь цус гарсан байсан ч охин ухаан алдаагүй байсан. За мэдээж ийм өндөр давхраас охиныгоо унаасан эцэг хоёр ч ямар олиг байх вэ? Таншааны эмнэлэг төрсөн чинь ухаалж штэ. Өндрөөс унсан охиныг Таншан хотын эмнэлгүүд хүлээн авахаас татгалзсан учраас 200 км зайд байх Бээжин зорхоосоор аргагүй төрсөн. За Бээжингийн хүүхдийн эмнэлэгт очиод охины хідэн яс хугарснаас бусдаар тархинд нь ямар ч гэмтэл үүсээгүй тогтоосон. Хид хідэн ясны мэс засалд ороод дотор эртний гэмтэлгүй охин 10 хоногийн дараа эмнэлгээс гарч гэртээ харьсан бүр. Охин тохиолдсон энэ ид шидийн гэмээр явдал хятад төдийгүй зүүн Азийн орнуудын гол шууган болоод байна. Үнэхээр азтай байгааз бүр гайхамшигт энэ бол гайхамшиг шүү. За сэтгэлдлүүд энэ тэгээд хөнгөн хүүхэд тултаал ингээл амьд гарч байгаа шүү дээ. Манус шиг занхаас амьтан бол тэгэл тэр доор бяцсан үстэй. Тэгэл бяцсан шүү дээ. 25 байтугай 2 давхраас унсан нера буюу баг жинтэй хүүхэд амьд үлдэх магадлал бага байдгаа. Үнэхээр амьд явах заяа буянтай охин юм гэсэн байна. За цаашид ихэм дуулгах байхаа үнэхээр л амьд үлдэх ёстой болоод ийм том ослоос амьд үлджээ гэсэн байна. Эцэг эхт нь баяр хүргэе. Маш том аюул зовлонгоос аврагдчихээ. Охиноо сайн хайрлаж яваарай гэсэн байна. Энэ бол гайхамшиг шүү нэрээ. Би ярьж л үү. Манай хажуудлын орцны 6 давхраас хүүхэд унаад гээд мэдгүй яриаггүй. Ийм нөгөө нэг пүрш орны пүрш гаргаад тавьсан байсан. 2 хүүхэд тоглоод манай бүр таньдаг ийм хуучин байранд байхад цуг байсан айлын 2 охин тэр пүршин дээр ингэж байгаа нэг цаашаа унаад. Тэгээд 4 давхарт байсан айлын бугын ивэр ингээд нөгөө нэг өлгцсөн балкон дээр ингээд хатцсан байсан чи тэр ивэрэнд өдгөгдөөд тэгээд тэр нь ингээд айжуухан байсаар хагаад нөгөө палаж нь урагдаад 4 давхараасаа унаад тэгээд зүгээр штт. Манай бас таньдаг хүний амар сонио. Төмөр замын нөгөө нэг Монтогийн байрнууд гэж байдаг байхгүй юу? Тэрнээс угаасаа манай дархан чи баахан уйлаастаа штэ. Бас 4 давхраас балкон дээрээ тоглож байгаад унаад тэгээ бас нөгөө модон дээр ингэж хүчин саарсаар агаад тэгээ бас зүгээр ш. Харин тий. Гэхдээ тийм нэг амар хүн итгэмээргүй юм ярьдаг. Тэр нэг багийн байсан штэ. Ундаг хийн чиглээд нөгөө юм нэгдүгээр хорооллын нэг 9 давхрын ийм коридорын ийм цонхон дээр сууж хагаад аригт гад ингээ хоошоогоос аваад унтсан гэд. Тэгээд орцны нэг дээдлийн нөгөө юун дээр юу гэдгийг тийм юм дээр унаад орцны ийм нөгөө нэг юм дээр сүдвэрчин дээр нь унаад тэгээд зүгээр буугаар яваад гисэн.
Хүүшид. Гэтэ одоо би энэ охины хувьд болохоор 25 давхраас 18 давхар ямар ч дунд нь саадах юм хүчийн саруулах юм юу ч байхгүй. Харин энэ охины хувьд бол бүр гайхамшиг байгаа байхгүй юу? Ястаа нэр энэ үнэхээр ястаа нөгөө нэг бурхан заа чи амьдр гээд үлдээсэн юм болов гэж боддог. Харин яг үнэ. Тэгээ хүн чинь үхээ өрүүл яа нөгөө нэг юу яадаг гэстэй үхрийн ивэр нь сүлбүүлж үхнэ гэсэн чинь яг тэр өдрөө гэрийнхаа тээвэр дээр гарцсан сууж исэн чинь сууж байгаа чихээ ухсан чинь тэр тэнгэрийн цороод үхсэн тэр нөгөө нэг үхрийн иврээр хийсэн халбаг байсан гэдэг. Тийм яриад шүү дээ тий. Оо зүгээр л явгнаас унаад хүн үхчихдэг шүү дээ. Тийм шүү дээ. Оо 25 давхраас. Харин тий. Йоо. За Улаанбаатар хотод 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. За хэрвээ та зээл авахар шийдсэн бол энэ олон сонголтууд дундаас Номын Unity гэдэг банк санхүүгийн байгууллагыг сонгоод энэ нь бол таны хамгийн ухаалаг сонголт болно. За яагаад гэвэл нэгдүгээр зээлийн хүү хамгийн бага хүүг танд санал болгох Номын Unity банк санхүүгийн байгууллагыг та сонгоорой. За дараа нь мэдээж бол уян хатан нөхцөл гинэ. Номын Unity банк санхүүгийн байгууллага илүү урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлийг санал болгодог гэсэн байна. За мэдээж бас та байгаа газараасаа гар утсаараа OmniWay аппликейшн ашиглаад уяат нөхцөлтөө 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд нэмхийн зураас авах боломжтой. За та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаас зээл авах нь бүр амар шүү дээ. За тэгээд дээрэс нь бас эднийх чинь 400 сая хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл, за мөн хэрэгцээд бараагаа авах хэрэглээний зээлнээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээл үржлэгч бас үзүүлж байгаа. Тэгэхээр та дэлгэрэнгүй мэдээлэл нь 7790 буюу 7790 10 тэг гэсэн дугаараас аваад тэгээд Номын Unity гэж латинаар салгахгүйгээр бичээд Facebook хуудас руу орох боломжтой. За биеэрээ очиж уулзнаа гэх юм бол улсын дэлгүүрийн 4 давхартай байна. За хаанл дүрэгт Номын United дэлгүүрийн 2 давхартай бол 3 дүргээр хороолол Номын дэлгүүрийн 4 давхартай байгаа. За мөн Сонгон архын дүрэгт авто худалдааны зогсолбарын B103 тодтой бол Баян зүрх дүрэгт автрет төвийн 16 тодод шин салбарнаас нэмэгдсэн байна шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар Номын Unity банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигын үрэх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За би энэнд бол өстой итгэсэнгүй. Ийм за хэдүүлэнхэн бол бас зарим хүмүүс ингээд шоуч ингээл бас цолж л байдаг юм байлээ. Бидний шоудах бол хажууд нь өстой нэрэ хүүхдийн тоглоом заяа. Юу би л шоуч юм биш аа. Амар юм ярих гэж заяа. За. Бүр амар шоучны талаар. Тайландд болсон хэрэг шүү. За. Тайландыг зүгээр буцалгаж байгаа шууган яг одоо өрнөж байна. Энийг одоо би та бүхэнд ярьж өгөх гэж байна. Тайландын шинэ жил буюу Сонгкран гэдэг наадам болж байгаа. Яг одоо. За. Энэ наадмын үеэр хүмүүс усаар байлдаж биенийг нь орохоос гадна баяраа өргөн дэлгэр тэмдэглэж энд тэнд их том үрээтэй баяр ёслолын арга хэмжээнүүд болдго юм байна л да. Тэгвэл яг ийм нэг шоунд оролцож байсан бүсгүй. За. Бүсгүй зүгээр ч нэг бүсгүй биш. Жирэмсэн бүсгүй. За. Хяналтын камер дээр үлдсэн бичлэг хамаг амтныг хэрцгийлгээд байна л да. За. Аз болж хүний амнаас эрсдээгүй гэдгийг урьдчилаад хэлчихье та бүхэнд санаа зовдгоо. Энэ бүсгүй болохоор 27 настай Piatida гэдэг нэртэй бүсгүй юм байна. Бүсгүй өдөр дамнан үргэлжилж байсан шоуны дундуур хүний хөлөөс хол далдхан газарт ирж машины араар ороод өмдөө тайлж доошоо сууснаа төрчихөж байгаа. Хүүхдээ гаргачих чинь гэсэн үг шүү дээ. Ямар амар хэрэг вэ? За. Ингээд юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлж шоудахаар босоод явчихсан байвал яах вэ? Ямар амар тэг хүүхдээ яасэ? Хүүхдээ өлгээд ч аваагүй. Төрчөөд газар хог шиг хаяад явчихсан гэсэн үг. Йоо, хизээ хэлээдээ нэг байгуулгын 0 дотор төрөөд бас хүүхдээ хайцсан байна гэд бөө юм болоод шуугаад өстэй Монгол тэр шиг л юм болсон байх шүү. Энэ ч зүгээр те ингээд одоо баг бийцэж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд энэ мэдээж амт төрсөн юм болохоор өөлж чимээ гарч хүмүүс ирж хараад түргэн дуудсан. Түргнийхэн ирэхэд шинхэн төрсөн яриа аз болж амт байсан. Хүүе нөгөөдөг чи яана? Нэрнгээсээ төрөөд байна. Яана. Ямар амар хэрэг вэ бурхан минь.
Яана. Бичлэг байгаа үстэй. Хүү наа чи зүгээр машин дүрс зогсож жоод шууд ингээд пүк гэ доошоо унаацсан төхүү. Йоо, сталай. Ямар амар юм бэ? Йоо, ямар вэ? Энэ хяналтын камерт бичигдээд энэ баригдаж байгаа шүү дээ. Түүнээс одоо хиний хүүхдүүгээ тэрнгээр чи хайгаад аюул болно үстэй. Хүү эн чи бүр энэ яавч час хийсэн ирүүл хүн бол биш ээ. Ямар юугүй юм бэ? За одоо ингээд төрцсөн тийм үү? За тэгээ Өмдөө татчаал яваад өгнө. Йоо, яста ёо, энэ бүр үнэхээр цайрц юм байна. Амар зөө. За тэгээд энэ түргэнийхээ ирэхэд нөгөөд хүүхэд нь аз болж амьд байсан. За. Бүсгүй амарцсан газар бөөн цуснууж болсон байсан. Бүсгүй буцаж очиод хүмүүстэй усаар байлдахад нь хөднөөс нь цусаж урсаж байж л дээ. Яана. Тийм. Тэгсэн найзуудаа сарын тэмдэг ирчихчээ гэж хээв нэг хэлсэн байгаа юм. Йоо, ямар эвгүй юм бэ? Аз болж эцэст нь баригдаж эмнэлэгт хүргэгдсэн тухайн үед согтуу байсан гэдгийг тогтоогдсон. Их хэмжээний цус алдсан учраас одоо ч эмнэлэгтэй байгаа юм байна. Энэ үхэн штэ тусаалтаа. Яана. Өмнө нь хоёр өөр нөхрөөс хоёр хүүхэд төрүүлж байсан бүсгүйг би давхар гэж найзууд нь ч мэдээгүй төдийгүй таргалаад байгаа л гэж ойлгож байсан гинэ. Энэ хэрэг явдал олонний анхаарлын төвд орсны дараа найзууд нь найзлахаа бодоод зогсохгүй цагдаа нар ч хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэглгүй яа гэм бэ? Мэдээж эн чинь ингээд санаатаагаар хүний амь ороох гэж штэ. Нэг үгээр бол амар юм аа нэрээ. Йоо, би энэ бичлэг байхгүй бол би энд итгэхгүй л дээ. Пүү, өстө нэрээ. Йоо, 400 шууганаар нэрээ. Өссөн шүү тийм л шуугддаг. Энэ бол бүр хамгийн амар нэ. Одоо ингээд бичлэг гараад байгаа байхгүй. Харин тийм ээ. Зүгээр тийм үстэй эн чинь ямар. Зүгээр ингээд юу вэ эн чинь? Би чад босч байгаа юм шиг болоод байгаа байхгүй. Йоо, энэ өстө амар юм аа. Пүү, базар байна. Тэгээ эн чинь одоо тэгээд эн чинь нэг өвдөн инээ тэрэгээд юм болдог үстэй. За би заяа энийг тийм ээ анхны төрөлт одоо ингээд нэг юм 15 6 таа ч юм уу жоохоо охин бол би бас ойлгон заяа. За энэ одоо уучраа мэдгүй ухаанаа олохгүй ингээд чи эн чинь өмнө нь 2 хүүхэд төрүүлсэн хүүхэн 3 дахь хүүхдээ төрүүлж иж энэ ямар амар харгас юм бэ өөрөө. Тийм. Тэгээд хүүхдээ тэнд нь ингээд шорон дээр хайчаад зүгээр тэнд нөгөө нэг шоур угаа дахиад явчихж байгаа шүү дээ. Яа. За хүн бас шоучин байж бололгүй л яах. Энэ бол бас бүр арай юу нэрээ. Арай. За сэтгэлдлүүд нь. За хүн уншсан юмдаа итгэхгүй байх гэж байхаа төрчхөд босож яваад шоудад өгч байгаа юм уу? Тийм байх боломжтой юм уу эмэгтэйчүүдээ? Их өвддөг юм биш үү гинэ. Бас нэг ийм нэг онцгой өвдөлтгүй төрдөг хүмүүс байх шиг байна. Йоо, өстэй амар. Байдаг. Өвдөлтгүй төрдөг хүмүүс байдаг шүү. Машин юм уу хаашаа юм бэ? Тэлээ төрлөө ямар өндөглөж байгаа дахиад штэ. Аимшигтай эмэгтэй юм а гэсэн. Тийм байна. Наад эмэгтэйдээ хариуцлагыг нь өөрүүлээ. Хүний амь насанд санаатаа алдах оролдлого хийсэн байх шүү дээ гэсэн мэн. Би бол яг л тэгж бодно. Энэ бол тэ ингээд дараагийн ээж нар энэ эмэгтэйчүүдтэй ингээд бүр сургамж болох хэрэгтэй байхгүй юу? Чин үү? Ямар өндөглөж байгаа дахиад юу нэрээ? Тийштэй. Йоо, өстө өвчтэй юм а нэрээ. За дөнгөж сая Туркид 6 баалын газар хөдлөлт боллоо гэд мөөгийн жаргалцаа ингээд манай Туркид ажиллаж явнардаг сонсогч маань битсэн байна. Гайгүй юу те гайгүй юу. 6 гэдэг чинь бас өндөр шүү. Өндөртөө л орно штэ те бас л те. Йоо энэ ястаа өвчтөө хөх байна. Йоо бүр зүрх савлуулаа явчих. Йоо харин тий. За миний дараагийн өргөх мэдээ болохоор штэ те. За хойлон нөгөө нэг ийм бас хуучин юм дотроос нэг бүтээлэг шиг юм болсон чи тэр нь амар үн төрсөн гээл ярьжсэн тий. Дараа нь гэрийнхаа гаднаас чулуу олоод нөгөөдгнээс амар үн төрсөн гээл ярьсан тий. За одоо би Британий шуугаа хүрэх гэж байна. Британий нэгэн цэцэрлэгт хинч тоохгүй хаягдаж хоцроод байсан нэг эвдэрхий буюу хагархаа цэцгийн вар маш алдартай уран бүтээлчийн сүүлчийн бүтээл байсан нь нотлогдоод чамгүй өндөр үн хүрээд байна. За. Наад варчин шүү. Зүгээр л нэг вар. За чинь зүгээр бас хагархаавар шүү. За, Лондон хотын Chiswick-ийн дуудлага худалдаан дээр энэхүү авангард загварын цэцгийн вар $66,000 зарагцсан. Монгол мөнгөөр бол одоо 250 сая төгрөг гэсэн үг л дээ. Бац.
Энэхүү бүтээлийг 19-р зууны уран бүтээлч Ханс Копер гэдэг хүн 1964 онд бүтээсэн юм байна. За 20-р зууны тэргүүн керамик баримлчдын нэг Ханс Копер 1939 онд Германаас Их Британи руу цагаачлан гарсан цагаач байсан гэдгээс өөр дөрвтөө мэдээлэл бол байдгүй. За харин бүтээлээ тэрээр нэгэн дотны эмэгтэй найздаа дурсгаж найзан ч олон жил нандинаа хадгалж байсан боловч явцын дунд хагарч гимтээд гэхдээ бүтээлийг нь хаяхын оронд гадаа цэцэрлэгтээ байрлуулсан. За эмэгтэйг нас барсныхан дараа эд хөрөнгийг нь өвлөж авсан хүүхдүүд нь энэ алдартай цэцгийн ваарны хийцийг таньж Чесвикийн дуудлага худалдааны мэрэгжилтнээр үнэлүүлснээр 19-р зууны үеийн тэргүүлэх зэргийн авангард баримлчдын сүүлчийн бүтээлийнх нь нэг гэдэг нь бол тодорхой болжээ. Гэхдээ эн чинь юу юм бэ штэ? Эзэнтэй байж штэ тий. Би одоо зүгээр ингээд нөө цэцэрлэг төрөлөнд эзэнгүй байж байгаад олцсон юм болов гэж бодсон чинь. Болж. За сэтгэлдлүүд нь илгэн аван заяа. Хүүшээ нэмээ өвгийнхөө гэрд очиж эд огшлыг нухаж үзэх бодол төрчлөө. Юмыг яаж мэдхгүй гин саятан болчих юм бэлөө гэсэн байна. Одоо манайх бас яг надад чинь би чинь ер нь бол. За саяхан нэг найз маань өвгөөсөө өвлөж авсан номын цуглуулгыг хэсэгчлээд бараг 1 сая доллар хүргэж зарсан штэ. Эмээ өвөө нарын цуглуулганд ихэн биш шүү гэсэн байна. Урлаг ойлгодог хүмүүстэй л сайхан харагддаг гэд бол тэ надад бол 66 мянган доллар төлөх хэмжээний харагдахгүй л байна гэж. Энэ бол цэвэр атаархлаа ядрагтай. За. Ер нь тэгээд ямар ч тохиолдолтой энэ урлагийн үнэт зүйл гэдэг юмыг биднэрт ойлгох мэлми чалга бид нар энийгээ тэ ингээд үн цэнтэй гэдгийг нь өөрсдөө мэдхгүй явж байгаад нэг өдөр өөрсдөө өшөглөөд хаглана л да. Тийм. Тэгээд нэг өдөр тэ одоо юугүй наад хогоо одоо хай гэд хайна. Яг үнэ. Энэ бол одоо маниусын хийж чадах юм л энэ л дээ. Энд чинь яг ойлгодог хүн нь олж хараад тэрийг тэр үнэлдэг газар нь аваач зарж ижил юм болж байгаа шүү дээ. Яг үнэ. За Улаанбаатар хотод 18 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар бяцхан гидсэнд ад жаргал бэлэглэн гэсэн уриатаагаар хүүхдийн Linux амьд бактери хамтран ажиллаж байна. За 2 тэрбум сүүний үчлийн амьд лёф хийжүүлсэн ашигтай бактери агуулсан бэлбэл гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За тийм. За тэгэхээр ер нь бол лёф хийжүүлсэн амьд ашигтай бактери Монголд бол ганцхан байгаа. Зарагдж байгаа. За энэ нь болохоор Швейцар улсын Sandoz компани Linux гэдэг энэ бүтээгдэхүүн байгаа. За тэгээд хүүхдийн Linux нь сүүн хүчлийн бактери буюу бифидобактери агуулдаг. За нэл хүүхдийн гидсний 80-аас 90 хүртэлх хувь бифидобактери байдаг учраас хүүхдийн биеийн онцлогт бол тохирдог. За тэр лёф хийжүүлэх арга гэдэг байгаа нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд маш өндөр өртгөөр хийгддэг бактерийг ер нь амьдаар нь хадгалах технологи гэж ойлгочих болно. Тийм. Одоо ингээд хүчин шүлтлэг мангар олон юмар дамжиж байгаад ходоод хүрж байгаа. Ходоодонд очиод амьдрах хэвээр юм замдаа өгчдөг учраас лёф хийлжүүлж гадуур нь ингээд бүрхүүл хийгээд залгаад бүр яг ходоодонд ажиллах хэвээр газраа очтлоо амьд явдаг ийм бүрхүүлтэй л гэж ойлгоно. Яг үнэ. За ашигтай бактери нь хоол боловсруулалтыг дэмжиж витамины нийлэгжилтэнд оролцдог, өвчин үүсгэж бактерийн үржлийг дарангуулдаг, дархлаан системд нөлөөлж дархлааг сайжруулдаг, хорт бодисыг сарамжуулан харшил үүсгэгчийг арилгадаг байна. За Linux-ийг ямар тохиолдлуудад хэрэглэх юм бэ гэвэл гидсний хямралууд, өтгөн хаталт, гидс дүүрэг, гидсний вирус нянгийн халдварууд, антибиотик эмчилгээний сөрөг нөлөөг 2 дахин бууруулдаг тул антибиотик эмчилгээ хийлгэж байгаа үедээ бол заавал хамт хэрэглээрэй гэсэн байлээ шүү. За тэгэхээр та өөрт ойрхон ямар ч имэн сангаас авах боломжтой. Тэгээд Linux амьд бактери гэж зүгээр кириллээр бичээл та Facebook руу н ороод нэг харчаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бяцхан гидсэнд ад жаргал бэлэглэн гэсэн уриатаагаар хүүхдийн Linux амьд бактери хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өргөлүүлээд Данжигын өрг дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За өнөөдөр энэтхгээр бомбогдож байгаа. Ахаад нэг энэтхэг шуугаа. За энэ удаад бол ажлын байртай холбоотой нэг скриншот энэтхэгийн сошиалд нэлээд давхиж байгаа. За гар утсан дээрээс скриншот хийгээд тэгээд ингээд юунда тавьчихсан. SSC-гээд за. Тий. Олон нийтийн сүлжээнд тавиад нөгөөдгийг нь хүмүүс шеэрлээд бөөн шуугаа. За хэрэг явдал бол X сайтаар анх илчлэгдсэн. За энэ хэргийг задлсан бүсгүүн нэгэн хувийн томхон компанид ажилладаг байж л дээ. Тэгээд офисын ажил хийдэг бүсгүүн маань хамаатных нь хүн хор тавдрын мэслэлд орох болсон учраас семинарт суух боломжгүй болоод чөлөө өсжээ. За ингээд надад чөлөө болгооч манай ингээд айгаа ойрхны хүмүүс маань мэслэлд орох гэж байгаа учраас би очихоос өөр аргагүй боллоо. Семинарт бол сууж чадахгүй нэ гэсэн. За харин энэ хүсэлт нь өгсөн менежерийн хариу
нилээд шуугаан тариад байна. Энэ одоо хоорондоо бичилсэн юм харуулж байна. Тийм. Менежер нь бүсгүйг эмнэлэг дээр байгаагаа GPS-ээр нотлогсон. За. Нэмээд эмнэлэг дээр байгаа зураг явуулах бас хамаатных нь хүн мэссэлд орсон гэдэг магадлалаа мэслийн дараах эмчилгээний хуудас эм худалдан авсан баримтсалтай явуулж нотлохыг шаардсан гэж байна. За. Өвчтөе хоголдоо. Хүний амьдралд өвчин зовлон тохиолдсон хүнд үед ямар ч эмпати буюу инэрх сэтгэлгүй хандсан даргаыг нь бойкотлох аян бол энэ тэгт аяар өрнөд байна. Гэхдээ яг ямар компани хаана байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг гэх зэрэг нь тодорхойгүй байгаа ч гэсэн эмэгтэй удирдах менежертэйгээ бичсэн мессежнийх нь скриншот нэлээд шеэрлэгдэж байна. Менежер нь энэ бүсгүй рүү бүр 30 минут орилж загнаж байгаад эцэст нь уучлалт хүссэн загтлаа сая дурдсан баримтуудтай явуулахыг шаардсан байдгийг. Йоо, за. Бүсгүй харин энэ тохиолдлыг бол төвчж чадаагүй шууд ажлаас гарах өргөдлөө явуулсан байдаг юм байна. За, энэ бол арай л дэмдэж байгаа байхгүй тийм. Харин тийм. Гэхдээ яах вэ те ингээд за яах вэ? Чи яг нэр эмнэлэг дээр байгаа юм бол GPS асаачгаа те би эмнэлэг дээр байгаа гэж л мэдчихье. Окей. Гэл болоо ш тэгэхэд чин дэмжтэй. Селфи хийгээд явбал хамаатны ч хүн мэсэлд орсон гэсэн магадлалаа авчир мэслийн дараах эмчилгээний хуудсыг аваад тэр байтугай бүр тэр хүндээ зориулаад эм худалдан авсан баримтсэлтэй яваад муулж гişиг. Харин штэ. Мөрдөн байцах газар юм уу хааш. Өөрийгөө бүр ингээд тусгай ийм мэрэгжлийн мөрдөн байцаагч ховын мөрдөгч айгант гэдээ ойлгоцсон юм уу? Тэ энэ эмэгтэйгээ өөрийнхөө эхнэргээ бодцсон юм уу? Тэгээ хардаад байгаа юм уу? Хайш юм. Харин штэ. Йой. Зүгээр л энэ бол за тэ өвчтөе хүн чинь хордон идэх болтугай. Тэ ажилдаа хор дээр аль болох хор дээр гэх болно шүү дээ. Тийм шүү. Энэ нэрээ арай л дэндүү. Ийм солиотой юм хаанаас гарч болно гэж? Энтгэс л гарч болно. Тий. За сэтгэлдлүүд нь өөрт нь өвчин зовлон тохиолдохгүй байхыг харъя л да. Хүн өдөртөж үзээгүй хүн жаахан эрх мэдлийн бараа хараад зан нь хувирдаг гэдгээ яг л тийм юм болж тээ гэсэн байна. Хүн үхэж байхад семинарт сууна гэд явж байх юм бол хүн байгаад яах юм бэ? Хүний наад захын инжин сэтгэл, энерги сэтгэл байхгүй бол хүн биш штэ гэнэ. Ямар газар гэдгийг нь шууд зарлаа. Бүгдээрээ энэ газрын эсрэг аян өрнүүлэх хэрэгтэй. Ийм даварсан менежерүүдийг яавч даврааж болохгүй гэсэн байна. За одоо тэгээд энэ ингэж явж байгаад те нөгөө хүүхэн ахаад нэг жоох уур нь хөдлөөд энэ компанийгаа те одоо дэлбэлэх юм бол эдний компани дампуурлаа л да одоо. Тийм штэ. Яг ийм олон нийтийн ийм давлгаач нь бол тэгэл хамаалал гоотой штэ. Тийм штэ. Йоо, за хүмүүс нөгөө гадаад төрдөг хүүхний чинь шокноос гарч чадахгүй байл гэдэг нь ерөөсөө. Энэ тэр ёстой үнэхээр өвчтөө өөх юм аа ёо. За одоо миний хүргэх мэдээ харин сонирхолтой ойжимшиг эсвэл ингээд хүмүүс юу илээ гэд хоёр талцуулсан л надад бол айгүй тийм аятаахан нэрээ яагаад болохгүй гэж бодогцсон. За Японд нэвтрээд байгаа нэг үйлчлэгийг танилцуулах гэж байгаа байхгүй би. Оршуулгын цуваанд таалал төгсөгчийн цогцыг тээвэрлэх машин хамгийн хүндтэй нь байдаг шүү дээ, тийм ээ. За, тэгвэл Япончууд хайртай дотныхоо хүмүүсийг сүүлийн замд нь өдөж байгаа хүмүүст зориулаад сүүлчийн мөчт нь хамтдаа аялаж явах хүсэлтэй гэр бүлийнхэнд нь зориулсан аяллаа автобусны үйлчлэгийг нэвтрүүлжээ. За, жишээ нь хин нэг хайртай хүнтэйгээ хамт очиж байсан газраа оршуулганаас нь өмнө хамтдаа сүүлчийн удаа очихыг хүсвэл шарил тээвэрлэгч энэ аяллаа автобусны компанид хандхад л хангалттай байна. Одоо өөр автобусны зургийг харуулж байгаа. Шарилаа ингээд байрлуулчин навстай. Тэгээд ингээд бүгдээрээ хамт автобусны дотор нь хамт суугаад яг ингээд оршуулгын машин дотор бол ганцхан авсал ордог штэ тий. Тэгэхээр автобусны дотор ингээд бүгдээрээ хамт суугаад тэгээд ингээд одоо юу гэдэг ингээд хэрвээ зайсан дээр гарах дуртай байсан бол зайсан дээр очих нь байна. Тийм ээ одоо ингээд яваад тахна штэ. За энэ чинь ийм юм байна бүр автобусны доотлолтой хөргөчтэй. Тийм. Тэгээ хийчдэг юм. Тийм. За Хоккайдо мужид үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа Хокутагийн оршуулгын газрын үйлчилгээ нь 10 км тутамдаа 17,780 йен буюу 475,000 төгрөг юм байл та. 10 км тутамдаа. За хот дотор 50 км явлаа гэж бодоход одоо Монгол мөнгөөр 23 сая 750,000 төгрөг төлнө л гэсэн үг.
За. Бас өвөл зунаас хамаарат өөр үнэтэй байдаг юм байна. За одоогор бол захиалгууд нь бүр дүүрсэн байгаа гинэ. Захиалгыг утсаар болон вебсайтаар нь авч байгаа компани нийт 40 орчим хүн суух боломжтой 7 төрлийн автобусыг танд санал болгож байгаа юм байна. За жижиг мини одоо микро автобус гэж бид нар ярьдаг, мини бас гэж ярьдаг. Чинь одоо цөөн тооны хамаатнууд нь талигачийнхаа шарлын дэргэд суугаад амьд ахуйд очих дуртай байсан газрууд нь очиж сүүлчийн замд нь үдэх ажиллагаагаа илүү утга учиртай, дараа нь харамсгааргүй гүн утга агуулгатай хийх боломжтой боллоо гэж баярлах хүмүүс байхад сошиал медиа дээр хүмүүс хуваагдмал байр суурьтай байгаад байна. Юу гэдэг юм гэхээр хүний цогцыг нь эцсийн замд нь хүндэтгэлтэй үдэхийн оронд хот мотор хот өвөө газраар хаасайгүй авчиад байгааг нь тэнэг зүйл гэж харах хүмүүс байхад эсрэгээрээ эцсийн мөчийг нь утга уянгатай өнгөрүүлэх нь зөвөө гэж үзэх хүмүүс ч байна. За харин оршуулгын үйлчилгээг бүрэн багцаар буюу шарил тээвэрлэгч автобус, оршуулгын ёслолын зардал, за мөн ёслолын дараах одоо хоолны багцыг авах юм бол 528 мянган yen буюу 14 орчим сая төгрөг болдог гинэ. За манайд ч гэсэн ер нь бол оршуулгын зардал бол хамгийн багадаа 5-аас 20 хэдэн сая төгрөг болж байгаа шүү. Ер нь бол одоо тий. Ер нь л бол тийм болж байгаа. Тэгэл яг нь ер нь тэгэл одоо буйны юм гэдэг чинь одны хүчин тэгэл болдог шүү дээ. За Японд бейсболыг хөгжсөн байдаг болохоор өндөр настай эрэгтэй хүн нас барахад бейсболын цэнгэлдэх дээр очих хүмүүс их байна гинэ. Тийм тохиолдол. За сэтгэгдлүүд нь ийм сайхан үйлчилгээс эзэн нь сайхан яриг юмаа. Энэ газар талархал илэрхийлмээр байна. Хайртай хүмүүс маань хорвоогийн жамаар явсан ч гэсэн хүслийг нь сүүлийн үедээ биелүүлэх сайхан байлгүй яах вэ гэсэн байна. Ямар хэрэгжүүлмээр санаа вэ? Надад лав таалагдж байна. Намайг нас барсны дараа заавал аваачаараа гэж хэлэх 3 газар байна. Би эцэг эхээч гэсэн ингэж үдэх хүсэлтэй байна гэсэн байна. Та одоо жишээлбэл ийм үйлчилгээ аавна гэвэл та одоо яг ингээд намайг насаар тэрүүгээр оруулаад хаана очимоор байна. Одоо хот дотроо л явна штэ. Ямар Сүхбаатар руу авчиж болохгүй штэ хаа. Тийм. Одоо мэдэхгүй байна. Яг одоо яах юм бол одоо тэгээд Сүхбаатарын талбайдагөр явах юм болов? За Сүхбаатарын талбай. Би бол манай ажил дээр аваачаараа ажлын хашаагаар нэг оруулаад гараа голын чимээний мэн тэрүүгээр нэг өнгөрөөтгөр. Тэгэнгүүтээ зайсан дээр нэг гараараа гэж би хэлнэ. Би бол тэгж хэлнэ. 3 газар гэх юм бол. Би бол тэгж хэлнэ. Зайсан ч их дурсамж хадгалдаг газар л та. Үнэхээр их дурсамж байгаа миний хувьд бол. Тийм. За тэгээд яг гоо тэгж жагаад 3 газар олж болох л байлгүй дээ ер нь. За хот дотор зогцос тээвэрлээд байгаа нь шал утгагүй санагдаж байна. Ямар ч учиртай юм нэг л муу ёртой юм гэсэн бас нэг юм сэтгэл явж илээ. Надад бол би бол угаасаа өгсөн үнээс айдгүй. Амьд үнээс л айж явдаг хүн учраас энэ үйлчлэг бол надад айгүй тийм гоё санагдсан. Яагаад болохгүй гэж тийм үстэй. Гэхдээ яг ер нь бол тэгээд манайхан ч нь бол одоо дээхэн үедээ ийм одоо олон машин тэрэг байсан үү штэ бүгдээрээ л тэгэл зил 130 дээр голд нь шарлаа тавиад хоёр талаар нь зогсоод ингээл явдаг л байсан штэ. Одоо л нэг яг тэр сүртэй машинуудтай олцоод байгаа болохоос тэгэл оршуулагчийн ер нь тэгээд хойноос нэг ганц нэг хувийн тэрэг явбал тэгсгээл дуустдаг байлаа штэ. Тийм штэ. Тийм. Нөгөө шинэ юм гэдэг чинь сайтар мартагдсан хуучин юм аа гэдэг чинь л одоо энэ штэ. Тийм. За тэгээд яг одоо энэ мэдээ байгаа ахад нэг жоохон цаг байгаа юм чи. Манай Монголын Чимээгүй хотын жолооч гэж кино байгаа. Яг одоо юм нөгөө шарлын нэг юм актер сүм дуган шиг машин байдаг штэ. Тийм машины жолооч хийдэг залуугийн тухай гардаг ийм уран сайхны кино. Энийг бол Ж Сингдорж найруулсан. За энэ кино 24 онд хийгдээд тэгээ ингээд нөгөө фестивал хийсэд яваад байгаа. Тэгээд хаанаас ч үлээд нэлээд хэдэн фестивалаас авсан. За миний мэдж байгаагаар хамгийн сүүлд бол энэ Осакагийн Азийн кино фестивал гэдэг наадамд оролцоод тэнцэнэс гол дүрийнхэн жүжигчин тэр Төвшин Баяр гэж залуу байгаа. Энэ залуу бол Азийн шилдэг жүжигчин гэдэг шагналыг авсан. Ямар мундаг юм. Энэ маш амжилттай явж байгаа кино. Энэ кино 5 сарын 2-ноос байгаа. 5 сарын 1-нд нээлттэй ингээд урилга нэрсэн байсан. Тэгэхээр 5 сарын 2-ноос кино театруудаар гарах гэж байгаа. Яг энэ одоо нөгөө нэг юуны тухай. Тэгэхээр энэ бас сонин сэдвийг гоё кино болгож чадсан юм байна л гэж бод. Сингээч ер нь нэг тэгдэг штэ нөгөө нэг худалдаг жохон мохон гээд лаг кинонууд байгаа штэ. Тэгээд тийм кино гарах гэж байгаа шүү гэдэг мэдээллийг бас давхар хүргэчээ. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 23-ны
Лавг гарагийн 400 шугах нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар бяцхан гэдсэн дад жаргал бэлэглэн гэсэн уриатаагаар хүүхдийн линик самит бактери за мөн номын unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа загварынхинд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлэг хашигнахын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3